За та бүхэнд энэ өдрийн минь төргий. Жаргалан гишүүнтэй үнэхээр санал бүрэн дүүрэн нийцэж байна. Товчлоод нэг хэдэн санал хэлье. Ер нь бол энэ агарын бохирдол утааны хяналтын энэ сонсгол дээр бол ажлын хэсэгт орж ажилласан. Ажлын хэсэг бол бас чадах ятгаараа санаачлагтай цаг хугацаанд нь олон зүйлүүдийг амжуулж, хилцүүлэг, ард иргэдийн саналыг сонссон маш сайн бас ажлуудыг бол хийж амжсан. Иргэд бол маш их бухимдалтай, шүмжлэлтэй байгааг бол бүгдээрээ мэдж байгаа. Аргач үгүй. Одоо энэ өнгөрсөн хугацаанд 2008 оноос хойш ер нь агарын бохирдол утааны асуудлыг маш хүчтэй ярьж, нийслэл болон засгийн газар, улсын төсөв, за тэгээ гадаадын олон банк, Азийн хөгжлийн банк, тэгэл буцалтгүй тусламж маш олон хөрөнгө цэвэр агаар сан энтергээд энэ сая жаргалан гишүүний хэлснээр ер нь бол бараг 5-аад их 80 төгрөгийг бол ингээд цацсан байгаа. Тэгээд өнөөдөр утаа буурсан уу, агарын бохирдол буурсан уу, утаа багассан уу гэхээр бол огтгүй бүр чарны эсэргээр нэмэгдсэн байна. Энд нэг юм бүр онцолж хэлэх гээд байгаа. Энд байгаа тэр дөрөв дээр байгаа тэр залтын юуны засгийн газар төгчиглэлийн хүний амь нас гэд. Тэгээ өнөөдөр энэ Монголын төрчин ер нь хүнийхээ амь нас иргэдийнхээ энэ амьд явах баталгааг ер нь яаж хангаж ажиллаж байгаа. Өчнөө энэ жилийн хувьд сүүлийн нэг жил ихэд 700 гаруй хүн иргэд угаартлаа гэж байгаа. Тэгээд энэ угаартсан иргэдийн амь насыг өнөөдөр ингээл зүгээр угаартал өнгөрчлөө, за дүн шинжилгээ хийгээд нотлогоо ямар хаана ахын чанартай яасан юм уу, нөгөө төр юу н ажиллаагүй юм уу энтергээд ингээд нэг тиймэрхүү юмар ингээд хаагаад хүний амь насыг ингээд үнгүүдүүлээд өнгөрөөл яваад ах юм болоо да. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гэж байгаа гэхээр ерөөсөө энэ хүний амь нас гэдэг юм дээр нөхөн олгорч юм уу, эсвэл нөхөн төлбөрч байд юм уу, эсвэл тэр хохирлыг барагдуулах ч байд юм уу, ямар нэгэн байдлаар энэ үргүү 16 жил үнгүүдүүлсэн энэ их төсвийн мөнгийг ингэж зарж үнгүүдүүлсэн энэ үеийн засаг дарганаар үеийн засгийн газрын тэргүүнүүдийн энэ байдалд бид нэр өнөөдөр анхаарч энд ямар нэгэн тэр хүний амь насыг өнөөдөр мөнгөөр хэмжихгүй тэр нөхөн олбороор хязгаарч яаж чадахгүй л дээ. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн бид нар хууль байхгүй, тэнд ерөөсөө юу байхгүй гэж яриад идэг. Энд ямар нэгэн бид нар бодиттой юм хийх шаардлагатай гэж би бодож байна. Энэ олон хүний амь насыг яах. Дараа нь ер нь энэ дараагийн сонсголыг энэ улсын хурлын намрын чуулган эхлэхэд, хаврын чуулган эхлэхэд заавал жилдээ 2 удаа сонсгол тайлангийн сонсдог байх хэрэгтэй байна. Энийг бүр албан ёсоор оруулж өгөөч гэж би хүсэх байна. 2 удаа жилд утаа эхлэхээс өмнө дараа нь энэ намрын хаврын чуулган дээр сонсгол тайлан сонсё гэдгийг би бүр оруулж өгөөч гэж хэлэх гээд байна. Үндэсний хороо байгууллагдлаа. Байгаль орчны сайд тэргүүлж байна. Ганц байгаль орчны сайд энийг тэргүүлээд амжих уу? Түлш гэдэг чинь түлш, утаа, агарын бохирдол тусдаа дандаа өөр юутай. Эрүүл мэндийн яам чамаар нь түлш эрчим хүчний яам чамаар нь тийм учраас ер нь цаашдаа засгийн газрын тэргүүн бүр арга ятгад шадар сайд, амар сайхан сайд энэ төр ер нь энэ ажлыг ахалж ажилуулах ийм саналыг би оруулж байна.